Сайн байцгаана уу? Би боловсрол судлаач мэргэжлийн 2 дугаар курсын оюутан байна. За би мобист анх 9 орохдоо сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаж байсан. Багш боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл уран зохиолын багшийн чиглэлээр 2 дахь жилдээ 70% тэтгэлэгтэйгээр суралцж байна. Дизайн технологийн багшийн ангийн 2 дугаар курсын оюутан байна. Анх сургуультай 9 орохдоо 100% буцалгүй тусламжийн тэтгэлгээр 9 орж исэн. Анх хэсэгтээ эрэгтэй хэсэгч нарт зориулсан 70% тэтгэлэгт амжилттай хамрагдаж чадсан. Бусад ихтэй сургуулиудтай харьцуулахад манай сургууль нь оюутнуудад ихэвчлэн тохиолддог санхүүгийн болон сургалтын төлбөртэй холбоотой асуудлуудыг уян хатан байдлаар шийдэж өгсөндөө оршдгоо гэж би бол боддог. 100% тэтгэлэг гэдэг бол миний хувьд маш том дэмжлэг болсон. Мөн суралцж байгаа хугацаанд усын чанартай тэмцээн оролдоод амжилттай оролцсон 3 кредитийн тэтгэлэг авч ирсэн. Одоогоор миний сурч байгаа мэргэжлийн онцлог гэх юм бол маш олон чиглэл рүү хүрэх боломжтой байдаг. Мөн манай сургууль маань суралцах хугацаанд нийт 4 удаагийн дадлагт гаргадаг байгаа. Миний сонгосон мэргэжил бол хувцас дизайнераач хийн, багшаараач ажиллах боломжтой. Тийм 2 мэргэжлийг агуулдаг нь давуу талтай. За мөн дээрэс нь манай сургууль маань оюутан солилцоо явагддаг. Энэхүү оюутан солилцоо маань 100% үн төлбөргүй явагддагаараа онцлогтой юм аа. Би сая Герман улс руу нэг улирлын хугацаанд суралцаад яваад ирсэн. Энэ хөтөлбөр маань тэтгэлэг хөтөлбөр байсан болохоор надаас өөрөөс минь ямар зардал гараагүй. Тэгээ ер нь манай тэнхмийн миний мэргэжлээр сурж байгаа бүх оюутнууд гадагшаа оюутан солилцоогоор яваад ирсэн байдаг. Тэр нь бол маш том давуу тал гэж би боддог. Багш болъё гэсэн туйлын хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад манай сургууль бол маш том боломж бололцоог олгодгоо гэдгийг бол хэлье. Манай бие тамирын сургуулийн давуу тал нь оюунаач тэр биеэч давхар хөгжүүлэх нь үнэхээр их таалагддаг.